Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдөр мэндийг хүргье. Сургууль цэцэрлэгэн Баян Ойц хөтөлбөрийн бэлтгэл агуулгын багш Наран Чимэг байна. Би өнөөдөр та бүхэндээ зөв чиглүүлгээр гэрэл хасааг туршлаганд танилцуулах таатай байна. Та сургууль цэцэрлэгэн Баян Ойц хөтөлбөрийн 1-ээс 3 дугаар ангийн багш нар бэлтгэл бүлгийн багш нар хамтарсан мэргэжлийн Монгол хэлний мэргэжлийн хөгжлийн бүлэг байгуулан амжилттай сан ажиллаж байна. За сургуулийн шинжилсэн хөтөлбөрийн хүрээнд хэл ярианы 4-1-ийн би үгүй ихэнд болон төгсгөл орсон авиаг сонсоод ялгаж хэлнэ гэсэн агуулгыг зургийн карт ашиглан бусад арга зүйтэй холбон хүүхдийн хэл яриаг хөгжүүлж байна. Жишээ нь аялам, автобус, өрөм, өнгөрөөш. За үгүй ихэнд ямар авиаг сонсох гэж байгаа хүүхдээр нэрлүүлж зургийг олуулах гэх мэтчлэн тоглоом болон сургууль үйл ажиллагааны ажиллаж байна. Оюуны хөгжлийн ICO төвтэй манайх 26 жил хамтран ажиллаж байна. Оюуны хөгжлийн ICO-ны 5 насны номдоор бас мөн авиаг ялгаж нэрлэх дасгал даалгаврууд байдаг. За хэл ярианы 4-ийн 3-ын үгээ дараа нь үсгийг дуурайд бичнэ. Үсэг зургийг ялгадаг болно гэсэн агуулга байгаа. За энэ дээр хүүхдүүд бас зургийн карт ашиглаад тоо, үсэг, зургийг ялгаж нэрлэж тоглох нь илүү өдөртэй байсан. За мөн оюуны хөгжлийн ICO төвийн номдоор ингээд бас ийм авиаг ялгах, бусад бүх авиаг ялгахын дасгал даалгаврыг хүүхдүүд ажиллах нь маш сонирхолтой байдаг. Мөн зураг харж өгүүлбэр зохионо гэсэн дасгал даалгаврыг ажиллаж байна. Жишээ нь энэ нар гэдэг нуугц нар нэр өгөөд за энэ орон зай баримжааллын тодтол тэмдэг нэр үйл үгийг хэл ярианд ашиглаж орно. Өгүүлбэрээ зураг амьлуулах үйл хөдлөл нь. За хаашаа явж байна вэ? Орон зай баримжуул хаана байна? Хаашаа явж байна? Юу хийж байна гэх мэтчлэн жишээ нь нар гэдэг. За нар алтан нар мандлаа гэх мэтчлэн үг холбоо өгүүлбэр зохиолж байна. Өгүүлбэр зохиох үндсэн дөрвөн аргачлал буюу алхмаар үйл ажиллагаа зохион байгуулж байна. Нэгт нь ажиглан зургийг хөлтөн сайн ажиглана. За нэрлэн зураг дээр юу байгаа хүүхдүүд нэрлэн нар хүүхэд бөмбөг гэх мэт. За үйл хөдөлгөөн тэр юу хийж байна гэдгийг тодорхойлно. Хинээж байна, тоглож байна гэх мэт. Нэгтгэх дээр үгсийг холбот бүтэн үйлдэл болгож хэлнэ гэсэн. Энэ аргачлалаар явал хүүхдэд сонирхолтой байгаа юм байна. За энэ бүх үйл ажиллагаа явуулахын тулд хүүхдэд аль болох сонирхолтой олон хувилбарыг боловсруулан ажиллаж байна. Жишээ нь сэдв дуран сурах тоглоомын аргачлалаа танилцуулж байна. За энэ бол гарын доорх материал ашиглан дуран хийж тоглоно. Өнгийн цаас, дуусан ариун цэврийн цаасныг гол ашиглаад дурангаар ингээд дуран хийгээд дүүгээрээ үг, үсэг хараад өгүүлбэр зохиох нь хүүхдүүд маш сонирхолтой байсан. За ингээд хүүхдүүд дахин тоглох сонирхол итгэвэн өрнөж байсан. За мөн хүүхдийн хөгжлийн төвсөн харилцан адил өгөр байдаг. За дараа нь зургийн картаа тоглоё гэдэг. Зургнууд ашиглан өгүүлбэр зохиол. Жишээ нь хүүхдүүд харандагаар зураг зурлаа. Улаан, алим байна гэдэг. Их мэдлэг тоглуулах нь хүүхдүүдийн сонирхол хэрэгцээд нийцсэн үр дүн сайтай байсан. За зургийн карт ашиглан өгүүлбэр зохиоход бол маш олон дасгал даалгавруудыг хийж хамтарч ажилласан. Мөн орой таралт чөлөө цагаараа эцэг эхчүүд хамтран ажилласан өөр сонирхолтой илүү үр дүнтэй байсан. За эд хамтдаа хөгжиж байна гэх. За хүүхдийн хэл яриаг хөгжүүлэхэд бол маш олон дасгал даалгаврыг хийчихсэн. За мөн сургуулийн өмнөх боловсролын шинжилсэн хөтөлбөрийн бүтээлч хүүхэд буюу дасгал ажлын дэвтэр ирсэн. За энэ дэвтэр дээр мөн авиа усыг тамих, ялгах, нэрлэх гэсэн дасгал даалгаврууд их байсан. За хэл ярианы 4-2 үгээ ерөнхий нэрийг ярианд ашиглана гэсэн агуулгыг багш нь ангида багангийн багш нарыг урьж нээлттэй үйл ажиллагаа зохион байгуулсан. За харилцан туршлага солилцоод зөвлөгөө аваад засан сайжруулад дараагийн удаа бэлтгэл Б бүлгийн ангидаа зааж цэцэрлэгийн багш нар арга зүйч сургуулийн багш нараас зөвлөгөө аваад засан сайжруулад уу цагаан сумын хүүхдийн цэцэрлэгийн багшийн туслах ажилчдад зааж харилцан туршлага солилцож туршлагын түгээн дэлгэрүүлсэн байгаа. Энэ бүх үйл ажиллагааны явцад
Хүүхдийн хэл ярианы хөгжил гарааны үнэлгээ 87% байсан. Харин явцын үнэлгээ маань 91% болж өссөн. Маш амжилттай сайн хүүхдийн хэл ярианы хөгжил агсан харагдсан. За мөн зохиол суурилсан арга зүй, тоглоомын арга зүй тушиглан хүүхдийн хэл яриаг хөгжүүлсэн. За энэ зохиол суурилсан арга зүйг асуулаад чанга уншлын цагаараа хүүхдэд зохиол уншиж өгөөд зурулаад хүүхдийн хөгжлийн акцийг тэмдэглэн ажиглалт ярилцлагын тэмдэглэл хөтлсөн нь өөр илүү үр дүнтэй байсан. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.